За сайн уу. За сүм сайхан юу. За уран бүтээлэн дээр чгаа. Үзэсгэлэндээ үлдээд. Йоо сүртэй харагдаж штэ. Хамгийн түрүүнд баг ийм баатар амар нүд носож штэ. Хичнээн үзмөр байгаа бай. 40 гаруй юм байгаа хаа. Тэн дээр дандаа таны өөрөө чинь зохиосон дүү. Тий. Яг зохиосон дүр яг нөгөө дүр бүтээгч талаасаа тий. Юу хийж болох юм тэд нарыг л аль болохыг харуулахыг бас нөгөө талаас нөгөө Монгол дараа таниулахыг үднэс энэ үзэсгэлэнгээ зохион байгуулалт хийж байна. Оо нэг баримл дээр ер нь хэр их хугацаа зарцуулж байна. Амар үзсэн. За нэлээдгүй хугацаа зарцуулдаг байсан. Нэг баримл дээр 3-4 сар суудаг байсан бол яг сүүлдээ жоохон мэрэгшээд юмнуудаа ойлгоод ирэхлээрээ арай бага хугацаанд тэгэл багсаал. Гэтэ нөгөө бас нөгөө детальнаас хамаарат харилцан адилгүй л байсан л та. Аа. За энэ одоо юу гэдэг баатар вэ? Толгой цуглуулдаг л одоо ангууч маягийн нөхөр байгаа. Head collector. Ааха. Алтартай тий. Манс баатруудыг энэ Монгол баатар ингээ аваа явж байгаа. Харин нүүхгүй байгаад шүү дээ. Японы Оны гэдэг байна. Оны нүүн читрийн ангууч мангууч гэж сүүлийн үеийн бас юмуд их гардаг шүү дээ. Хүүхдүүд их мэддэг болсон. Тэгээ Европын travel гэдэг юм том дөрнүүдийн хүмүүсийн хөвчлэн таньдаг дөрнүүдийн хасаа. Харин тийм байна. Баатараас илүү шууд уугүй мим 8 туслаа. Магадгүй. Харин тийм байна. Энэ үнийг Дотаны нөө бас модтой амираад харагдаж байна. Нөө могул. Яа, энэ суцсны Италийн өөр нарийн юм шүү дээ. Тийм, жоохон хайперталтай хийх гэж оролцсон. Аа. Ер нь тэгэл нарийн детальтай юмнуудыг аль болох бодитоор нь хийхийг л нэрмэлцдэг. Тэр нь өөрөө угаасаа нөгөө character designer-уудын challenge маягийн болчихдог. Дараа чинь төвшөнд гарахад айгүй хэрэгтэй. Энэ одоо жишээ нь ямар материалаар хийсэн бэ? Одоо ерөнхий баримлын маань материал болохоор resin байгаа. Энэ 3D printer resin тэгтэй болон хальт өрөөд яаж. Гэхдээ энэ нөгөө дотроо бас ялгаатай. Хуванцар байдал нь илүү давмгаалсан уу, чулуун байдал нь давмгаалсан уу гэж давирхаал гэдэг юм монголоор. Давирхаа. Тий, энэ нь болохоор нэлийн судалсны үндсэн дээр нэг арай бат бөх чанарын тийм давирхаа ашиглаж 3D принтерээр принтерлэж гаргасан юм байна. Бүтээлүүд ерөнхийдөө их хвчлээ. Одоо энэ бүтээлийн хувьд хамгийн өндөр нэмшиг шинэ. Энэ чинь нэг 50 хэдэн сантиметр байгаа хаа. Нэг 60 сантиметр болсон. Үе үеэр нь салаа шивэлдэг юм уу? Үе үеэрийн салгунууд жишээл энэ болохоор хоёр хөлн нэг салчиж байгаа. Доотлын газар нь бас нэг салчиж байгаа. Цээж нь салчиж байгаа. Аха. Тэгээ хоёр гар нь салж байгаа. Тэгээ баавгаа салж байгаа. Нөгөө нэг бүтэн хэвлэх баг боломжгүй. Яа тэгвэл баавган дээр деталь нь хэтэрхий нарийн одоо жишээл үсний ширхэг мэрхэг орно. Робот хэсэг дээр нь болохоор деталь нь илүү өргөн учраас арай өөр технологи ашиглал. Барайд хөнгөн байгаа зү тийм. Тэгээ хувцар ер нь. Яг ингээ харахаар бодолт нь нөгөө төмөр шиг болгоо. Харин би яг жинхэнэ гинж байна гэж хараад зогссон ч үхсэн ч 8 хөнгөхгүй. Ерөнхийдөө бодолтаараа л бүх нөгөө тухайн материалыг нь шал өөр болгочихж байгаа. Тоглолтог тоглоом. Ямар нэг юмнаас тийм санаа манаа. За одоо тоглоог бодож ин гэхдээ ер нь бол мэднэ. Зүү тасархаа энэ. Энийг ер нь одоо шинэ хэр удаа хугацаанд хийсэн бэ? 2 сар гарны хугацаанд хийсэн. 2 сар. Тийм. Тэгээ эн чинь нөгөө хийхдээ дотроо бас нэлээд олон шатлалтай байдаг. Тэгэл наацах нь принтерлэх эхлээд их зогроо бэлдэнэ, их зогроо буцаагаад принтерт бэлдэнэ. Тэгээд инженеринг хийн. Тэгээ принтерлээ буудна гэтэргээл те. Шатаар ингээл айгу урт хугацаатай болохоор жоохон хугацаа энэ угаасаа деталийг хараад хүмүүс ерөнхийдөө мэдж байгаа. За энэ баатар. За энэ болохоор зүгээр л мастер гэдэг нэртэй дүр гаргасан. Тэгээ энэ Hyun гэдэг брэнд байдаг. Дижитал таблет гэдэг дээр нь зурдаг таблетууд байдаг шүү дээ тийм. Тэднийхтэй хамтарч хийхдээ юм pen holder хийжээс аахгүй. Одоо энэ чинь үзгийг нь бариулж. Тэрэн дээр жоохон мастер гэхдээ бас нэг жоохон чаленжинг маягтай хийх гээд. Дүр гаргаж ирсэн. 8-ал чинь толгойтой биш шүү дээ. Тийм, ер нь бол. Энэ дөр одоо би нэг деталийн анзаарлаа л да. Одоо энэ 15 гэсэн дугаар нь ямар утгатай дугаар вэ?
Энэ зүгээр л нөгөө декал нааж явахтаа л шууд 15-ын сонгол нааж гисэн. Кино анимашн дээр одоо ингээд нөө ярьж байхдаа инстригүүд аваад гэхгүй. Тэн дээр одоо ингээд нөө тоо бүр нь ямар нэг уутгаа. Тий. Бас байдаг тий. Би одоо тэр шиг болоо. Зүгээр яг л тэр 9-ийн тоо моо миний өөрөө тий. Дуртай тоо. За дараагийн дүр. Дараагийн дүр маань болохоор Атила хаан уу? тий. Жох мом маягаар дүрсэлчихсэн юм байна. Атила хааны. Яг магадгүй харахад ингээ гаднаасаа нөгөө нэг илүү яатсан момэ гэдэг утгаараа тий. Харагдчих магадгүй. Гэтэ утга санааны хувьд болохоор илүү өөр монголчууд илүү эрэг талаас нь оруулахыг хичээсэн. Энэ Атила хаан бол хүн гүрний хаан. Маш мундаг том хүн баггүй. Бас л дууслаж байсан шүү. Одоо жишээ нь ингээл алтан зооснууд дандаа ромын зооснууд байгаа. Алтан зоос бол ерөнхийдөө одоо эрх мэдлийг бэлэгдэн шүү дээ тий. Зоос гэдэг чинь ер нь бол тэр үднээс зоосон дээр ингээд тэнгуудаа хадны нөгөө ирмэг дээр зогссон байгаагаар. Мөрөлдөж байна. Ингээд нэг халтархаар нэг лууч юм шиг яг ингээд юусыг ярихаар өөр юм чи. Хэд хэдэн шинж байгаа. Толгойн харахаар луу шиг харагдаж байна. Яг ингээд нэг энэ сүрдээсэн ясан ернүүд нь олдуур дээр байдаг нэг гөрөөс өгдөн шүү дээ. Нэг өртөө гөрөөс гэдэг. Тэрний бас нэг шинж тэгээд нэг жоохон чонын шинж тэгээд ерөнхийдөө луу. Харин тийм байна. Тийг оруулж өгөөд одоо нөгөө монголчуудын яг бэлэгдлүүдийг бүгднийг хойлоод дотроос нэг кричур гаргаад ирчихэж байгаа байхгүй. Одоо нэг бүгдийн нэг микслээд тийм дүрийнхээ нөгөө даваа талыг ашиглах гээд дүр зөхөөд өгнө. Тэгэл тэр үднээс ашигласан. Тэгээ одоо жишээл нь дуулганых нь гоёлно гэхэд нөгөө олдуур дээр бас байдаг. Малгааны юунд чимэглэл хэлбэрээр байдаг байхгүй. Тэнгүүд энийг авангуудлаа дан ганц дуулга болгоод. Өөхөөрхөн тагтаас. Юу титмийн авчаар ийм дүр төрхтэй байна тийм. Wolf гэдэг юм босгогч хүүгийн талаар нэг бодож аваад хийсэн дүр. Бас ирээдүйд болох юм үйл явдал зориулсан. Гэхдээ бас жоохон тийм монгол шинж агуулчихсан. Тэгээ хэрвээ яг нүүрнийхэн бүтцийг харах юм бол жоохон чоноос сэдвүүлээд хийчихсэн байна. Зэвгүй харагдаж штэ. Галактикийн дайнд уурсан юм аа. Тийм, бараг л нэг тиймэрхүү маяг. Сансрын цэцгэгчийн нөгөө дуулга харагдаж байна. Үсэн гэхдээ илүү бодит юм шиг харагдаж шүү. Тийм бодит үс хийх. Нүүрнийхэн уурсан үсэн. Тусад нь ингээд чимхэж ингээд нэг ярина. Шиг суулгаад тийм. Ингээд арай өөр мэдрэмж төрүүлчихэж байгаа юм. Одоо үсэн дээр хэд юу н хөвчнээр шиг ус орсон байна. Мэдгүй яг тоолоогүй. Тоолж үзээгүй. Энэ нөгөө нэг юуны хүртгний нөгөө юу хэсэг байдаг шүү дээ. Одоо малгааны тойрч үс байдаг шүү дээ тийм. Тэрнийх нь бүр яг одоо жишээлбэл энэ хар хэсгүүд байгаа байхгүй энэ сор хэсгүүдийг нь хаажилж байгаа л тэгш суулгаас. Соруудын ингээд нөгөө нүүрлүүн ингээд нүүрлүүн тийм. Хоёр сүртэй юм уу? Тий, сүртэй. За энэ бол модун. Тий, модун шанигаас сэтүүлсэн нэг модун гэдэг төр хийж байгаа. Энэ нь болохоор дэлхий сүрээд үлдсэн тэр газар дахиад амьдрал эхэлж байгаа нэг тийм үйл явцыг харуулах тийм дүр хийгээ явж байгаа. Дэлхий сүнөөд за тэнгүүтлээ нөгөө техник технологи дээр нь бүр ингээ хөгждөг өгчөнгүүтлээ нөгөө мөглөөс дахиад нэг сэргэж эхэлж байгаа үе. Тийм. Тэгээ яг модун гэсэн гэхээр яг тэр одоо модун ч өөрөө Тэнгэрийн хүү гэж хэлэгддэг шүү дээ. Тэр үднээсээ одоо дэлхийн ертөнцийг ахиад сэргээх гэж байгаа Тэнгэрээс хүүгээ илгээгээд хүүн ингээд дэлхийн ертөнцийг аврахаар ингээд явж байгаа гэдэг утгаараа. Гэхдээ эн чинь бас нэг жоохон Dragon Boy гэсэн тийм. Жоохон тийм нэг логийн элементийг биедээ шингээсэн байгаа юм чинь. Энэ дүр ингээ харах юм бол юм хортой янз бүрийн тийм аюултай газараас нэлээ явдаг юм шиг үү тийм. Дэлхийн сүрлийн дараа чинь үлдсэн тэр тоосон цорт дунд амьдрах байхгүй. Тухайн тоосон цорт амьдулсан араатай амьдтыг устгаал дэлхийг цэвэрлэнэ. Яа, энэ ихтэй бүр тасархаа болж байна. Дараагийн дүр болохоор Rabbit Ninja. Түртлсээс сэтэлсэн. Би болохоор түртлсийн бас нэг жоохон фэн. Түртлс өөрөө айгу гоё дүр ахгүй юу? Тухайн бүр тэр дээр үед тийм амар дүр гарна гэдэг чинь өөрөө айгу супер байсан. Тэгээд тэрнээс айгу инспирэшн аваад туулааг өөрчилж утсан.
Тэгээ бас нэг cyberpunk маягийн нэлээд хэдэн жилийн өмнө бүтэл бараг 4 жилийн өмнө бүтэл байна. 4 жилийн өмнө хийсэн. Тий. Хийжсэн. Дүр маань байгаа. Тэгээ одоо яг ингээд нөгөө бүтээлүүд маань бүх юм маань бэлэн болоод гоё дэглэгдээд ирэх юм бол нөгөө орчин маань шал өөр болоод бүтээлүүд маань илүү гоё хурц харагдаад ирсэн. Одоохондоо бол дөнгөж оруулж ирээл байршуулчаад. Ааха. Яг таны бүтээлээ байршуулж чадна орго. Өнөөдөр бүтээлээ. Тий. Ер нь бол дөнгөж зөөж авчирцгаахад л байж. Гэтэ баатрын хувьд бол үнэхээр тасаргаар гэж байна. Яг бидний нэг ондооштол гэдэг юм байдаг шүү дээ. Баярлаа. За энэ юу гэдэг баатар вэ? Lords гэдэг нэг цуврал хийсэн. Нөгөө айн эзэн, тэгээд талын эзэн, уулын эзэн гэдэг 3 цуврал хийчихэж байгаа байхгүй. Тэрнийх нь одоо талын эзнийг чоноор хийсэн. Тэгтээ нөгөө нэг хүний биед оруулаад тэгээд жоох юм баатарлаг байдлаар. Хэрвээ бодит амьдрал дээр одоо ингээд яг энэ баатар байсан бол ер нь хэр өндөр биетэй байх вэ? Магадгүй нэг 170 хавцаа байх боломжтой л. Тийм байх юм бол илүү тохиромжтой. Бараг тавтай өрхүүл өндөртэй байсан байна. Тэгээд жоохон бактуу. Нэг улаан жимч. Эндээс харахаар тэр энэ улаан дүрийн маань найз тэнд байна уу? Тэр арай өөр нэг хэр өнгө дөрөв те. Тэр төсрөө одчихоо. За энэ болохоор Snow Leopard. Ирвэс. Уулын ирвэс. Тэгээд уулын эзэн гэдэг утгаар нь хийсэн дүр байна. Одоо уулын эзэн гэдгээрээ бас нэг омгийн эзэн бол явж байна. За соёо нь юуны соёо вэ? Энэ ч одоо баг өөр нэг амьдтыг агилсан тий. Угаасаа нэг анчин гэдэг утгаараа ийм соёо моёг нь оруулж өгөх хичээсэн. тэгээд титэм нь болохоор яг титэм хааны титэм шиг харагдаж байна. Тийм эзэн гэдгээрээ. Тий. Сэлмийн нөө Артурын сэлмэнтэй жоох хэвээр. Угаасаа нөгөө дээр хүнүүгийн үеэс олдсон ийм олдур байдгийн. Зөв. Тийм тэрийг бас нэг жоох ингээд өөрчлөөд ашигласан энэ дээр. За энэ түрүү нөгөө улаан цэгэл 2 лордын маань Бодон. Тийм Тийм зэрлэг гахаа. Энийг нөгөө ойн эзэн гэдгээр нь хөгжүүлсэн. Гэтэ айгүй олон төрлийн материал ашигладаг үзсэн энэ дээр. Арис металл тий. Өөр ямар болохоор яг үндсэн гэлрээ юм. үндсэн гэлрээ? Тий. Энэ ч ялхлаар дандаа нөгөө толгоонууд байгаа. Нэг хэсэг одоо нэг ур чадвар дээр ажиллахын тулд нэг 2 цагийн дотор одоо фристайл гэх юм уу тийм шууд баримл хийдэг байсан. Тэрнээс шилээд тавьсан нэг 30-аад байна уу да. Тухайн үед чинь 3 сар гар нэг 100 гарныг хийж исэн. Онцгойнуудыг энэ оруулаагүй. Гайгуунуудыг энэ оруулчаад байна. Тий. Тэгээ нэлээ олныг хийхлээр угаасаа ингээл тэрх шавхагддаг юм байна. Яг нэг юм маягаар хийж гэдэг тэгээ. Тий. Тэд нэрээ тавьсан. Одоо энэ дугаа энэ толгойн хувьд одоо ямар баатрууд ирэх вэ? Янз янз тэгэл ерөнхийдөө нөгөө сэтгэмжээс гарч байгаа болохоор санаа заримыг ингээл жоохон автаад хийж байгаа. Тэгээ өөрийнхөө фэн юу хийж байгаа гэдэг шиг тий. Энэ жишээлбэл энэ төртөлсөн 2 эсрэг юу хийсэн байгаа байхгүй? Эсрэг дүр. Тий. Энд нэг жижиг гişрээ засч гисэн. Залуучуудад илүү сонирхолтой байх болоо гэдэг үнээс. Тэгэхээр айгүй их асуугаад идэв юм. Ямар бодог хэрэгэлдэг, ямар airbrush хэрэгэлдэг вэ гээл те. Ямар шингэлэгч хэрэгэлдэг вэ гээл. Тэр үднээс нь багсаг юунуудаа авчираад дэлгээ тавьсан. Тэгээ хүмүүст илүү сонирхолтой гоё урам зориг өгнө гэж найдал. Зохицуулаад тавьчихсан байгаа юм тий. Нэг маацны нэг культиватор гэдэг дүр байгаа. Одоо ер нь бол соёл түгээгч. Соёл харахад бол нөгөө нэг юм танк үлгэлцэн тий. Эсрэг дүрч юм шиг. Гэхдээ танкнаас нь цэцэг дэлбэлч шүү дээ. Энэ нөгөө соёлох бай. Арт соёл юм уу, хотын соёл юм уу. Бибиний хайрлцсан гэдэг одоо бичвэрүүдийг нь харах юм бол тий. Бибинтэй ойрхон бибигээ хайрлаа. Сайхан сэтгэл тий. Цэнхэр өнгөтэй.
бусад баавганаас ялгахын тулд хөхөр эсвэл хөнгөн нөгөө угаасаа монголчуудын бэлтгэл гэдэг утгаараа илүү уурган арт талдаа энэ соёлыг сүүлийн үед айгүй ихэвчлэн одоо яг зүүн Аз руу тийм Азууд айгүй их дэлгэрж байгаа юм соёлыг харуулах гээд арт, той, скет мэтчлэн зүйлүүд. Тэгээд деталийн хувьд бол хамаагүй баг хэдийч айгүй их тийм гүн утгаа агуулсан тийм бүтээлүүд байхгүй. Тэр үднээсээ. Тэгээд энэ дөрөв үзэсгэлэнгээр дамжуулаад танилцуулах гэж байгаа юм. Маз гэдэг мазала баавгаас сэдвэлсэн дүр байгаа. Зөв. Одоо ингээл сошиал орчнууд ингээд бичлэгүүдийг ингээл хараад бид нар чинь панда гарчрангуул нэг амар хөөртөөддөг гэрнээс яг нөө мазала гэж Монголд байдаг гэдгийг мэддэг гэрнээс ерөөсөө нэг тоодгүй шүү дээ. Тийм. Жишээлбэл пандаг устж байгаа мэдээллийг мазалагаас өмнө авсан байгаа байхгүй юу? Тэг чин пандагийн тоотлого 2000 гаруй багт. Тэгэнгүүт мазалагийн одоо нэг 50 эдэн ширхтэн гэдэг бол харьцангуй байгаа байхгүй юу? Тэгэхээр манайх нөгөө мэдээлэл дутуу өгөөд байна. Магадгүй нэг жоохон лидершип дутагтаад байна гэдэг үгнээсээ л бас читгаараа. За орлоо. За ишээ орцгоё. За ажлын орсон уу? Тий. Чи галерей хамт олонтойгоо үзэсгэндээ бэлдээл. Чи ирээд хэд хоногийн хугацаанд сууж байгаа. Залуучдын мэдхийг өгсөн зүйл гэвэл манай тэр маань юунд ямар компьютер ашигладаг вэ? Ямар таблет ашигладаг вэ? Тэ ингээ харахад шууд таблетны хувьд бол Hyun ашиглаж байгаа. Hyunтай 2 жил хамтарч ажилласан. Тэгээд Hyun-ийнхаа таблетыг ашигладаг. Энэ ямар ч асуудалгүй. Гол нь хөнгөн авч явж юм авахд айгүй авсаархан. Хурдан тэ жижиг хувилбар энэ төр байгаа. Тиймэрхүү юм. Энэ янзын таблет, сүүлийн таблетууд нь ерөөхдөө их дайггүй болоод. Ардаа юу байдаг? Оо тийм биш үү? Компьютертэй. Процессор. Одоо бол би бол процессор ашиглаж байгаа. Яагаад гэвэл нөгөө хүнд ажлууд хийхлээр процессор ашиглахаас өөр аргагүй болчиход. Hyun өөрөө дэлгэцэл гэсэн үг шүү дээ ер нь бол тий таблет гэсэн үг. Тий. Нуус задруулаад Hyun ашигладаг юм шүү хүмүүсээ. Би бас боддог байсан нөгөө вакуумыг ашигладаг болов уу синтик бас нэг хэсэг 5 жил ашигласан. Тэгээ синтик дээр бас сул талууд байна уу? Зарим талаар бас байдаг юм аа. Нэг хамгийн наад зах нь л ихэд айгүй хүнд үү? Айгүй. Тэгээ бас хитрхи их нөгөө энэ хоорондох зайн хитрхи юм өргөн болохоор хэрэггүй зайнууд айгүй ихтэй. Мэдчлэн тиймэрхүү асуудалтай. Тэгээ арай хөнгөрүүлээд тэгээд угаасаа энэ брэндээс өөрөө ивент тэгээд юугаа явуулсан болохоор энийгээ тэгтэж ашиглал. Энэ дээр одоо би 2 жил суусан ямар ч асуудалгүй. Бүр ямар ч асуудал гарахгүй байхаа. Үний хувьд ямар вэ? Синтик бол амар үнэтэй гэдэг тийм ээ. Синтик бол амар үнэтэй. Энийг баг 2-3 нугсах байна. Синтик чи 2000 гаруй $3000 авцаа. Энэ чинь болохоор $1000 авцаал. Энэ бүр юу баха $700 болчихсон. Үний тийм болсон юм чи. Энэ хамаагүй дээр. Энэ хамгийн том инжин юу? Үгүй энэ 22 plus гэдэг. За. Хамгийн том нь 27 инч гэдэг юм билээ. Тэгээ хэд том бол би нэг яа. Бас хэд жижигхэн болчихлоор бас нөгөө деталуудаа харахад айгүй хэцүү болчиход. Энэ бол яг л болчиход. 24 бол бас стандарт ч тийм ер нь бол. Хит юм бэ гэж болон явуулсан юм уу? Маус, keyboard цанаа. Эдгээр бол зүгээр л энгийн юм шүү дээ. Өмнө байж байсан тэр чигээр тэгээ ашиглаад бис нэг амар сүртэй тийм нөгөө юм мөндөг төвлөрөөд идэх юм аа. Брэнд дээр. Хамгийн гол юм бол мэдээж процессор юу хоёр л таблет хоёр л байх. Тэгээд тэрнээс бол энэ процессорууд бол нэг тийм амар сүртэй. Процессорын хувьд хэрэг хүчин болдгоо юу шаарддаг вэ? За хүчин шаардлага болохоор ихэвчлэн нөгөө юунаас ZBrush дээр сайн ажиллаж явах хэрэгтэй те. Тэгээ одоо Blender тохируулаад гайгүй яг боломжийн процессор босгож байгаа. Дэлгэнгээр одоо үзэсгэлэн дээр одоо өөр нэмж одоо үзэсгэлэн ингээд харуулах юм байгаа өөр. Үзэсгэлэнгийн үеэр workshop 2 удаа явагдах хаа. Тэрийг тухайн үед нь галерейнхаа хамт олонтой ярилцж агаад өдөр тохиолсныхаа дараа пэйж хуудасаар болон галерейн пэйж хуудасаар дамжуулаад өгчих юм. Галерейгийн маань нэр нь болохоор Elton гэдэг галерей байгаа. Янз бүрийн мерч байгаа. Одоо мэдээж энэ хүү. Мерч байгаа. Тийм. Энэ нь өөрөө бас нэг төрлийн соёл. Тэгээд
энийг бас Монголд нэг эхлэлийн тавьчих гэдэг үднээсээ хүмүүст үзүүлэхээр мерчүүд бэлдсэн байгаа тодорхой хэмжээний. Тэгээ мерчүүд юм бол мерчүүд одоо бид нөө бодохондоо. Тэ ирээд хараад тэ одоо үзэсгэлэнгийн манзаа бол үзээрэй л гэж хэлээд ийм иймэрхүү үзэсгэлэн ер нь хэр баргийн гараад байхгүй баха гэж бодож байна. Тэгээ үзэсгэлэн маань Элтонд галерей дээр гарна. Элчингийн гудамж Embassy One-ы 12 давхарт байрлаж байна. Шангрилагаас одоо яг ертөнцийн зүгээр зүүн талтай гэсэн үг тийм. Элтонд галерей дээр 4 сарын 10-наас 26-ны хооронд үн төлбөрөөгөө хүмүүстэй жоохон хотын соёлтой танилцъя, шинэ зүйл мэдъя тийм. Эсвэл ингээд мэдж байгаа хэдий ч ингээд шийдэж чадахгүй мэрэгчлээ болгож шийдэж чадахгүй байгаа хүмүүс ирээд бас нэг шийдлээ хайвал тийм. Бас уран зориг болох байх гэж бодож байна. Төдийгөөс өдий хүртэл одоо ингээ хийсэн бүх бүтээлүүд. За тэгэл ер нь юундаа одоо ингээ яаж сайжирсан бүх юм ер нь ингээ харагдаж шүү дээ. Бүтээлүүдийн хувьд бол үнэхээр тасархай байлаа. Тий. Тэгээ залуучуудаа бас арт галерей дээр бас хурж ирээд үзээрэй гэж бас хүсэж байна.